Өчигдөр гүйцэтгэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр бид уулуурхайн компаниудын эзэдийн ил тод байдал сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэн хүргэнэ. За өнөөдөр студид дээрсэн зочдтой танилцуулъя. Миний зүүн гар талд компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Гамбаяр, сангийн яамны макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Энх хоёр, нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Эрдэнэчимэг, олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албан зохицуулагч Соломон, Монголын уулуурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Энх бол, авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрэл хэлтсийн дарга Баяр хүн оролцож ирсэн байна. Та бүхэнд өчигдөр. За тэгээд уулуурхайн компаниудын эзэдийн ил тод байдал гэж. Тэгэхээр ер нь энэ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал гэдэг нь чухам яг юу юм бэ гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. Яг юу олборлох үйлдвэрлэл салбарын ил тод байдал гэж үзэх юм бэ гэж. Та хүн орил. За олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлага бол анх 2003 онд бол гарсан байгаа. Энийг бол тухайн үеийн Их Британий ерөнхий сайд Тони Блэйр санаачлаад тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын одоо дэд хэмжээний уулзалтан дээр тунхаглаад тэгээд түүнээс хойш бол энийг бол хэрэгжүүлж дэлхийн олон орнууд бол хэрэгжүүлж дэмжиж хэрэгжүүлж байгаа. 2008 онд бол нэгдсэн үндэсний ассамблеийн одоо чуулганаар бол энэ тогтоол гарсан байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудаа бол хандаж бол энийг бол хэрэгжүүлээч өөрсдийнхөө уулуурхай бүхий газрын тос бүхий одоо энэ салбарын одоо ил тод болох засаглалыг сайжруулах чиглэлээр энийг хэрэгжүүлээч гэдэг ингээд эхэлсэн байгаа. Тэгээ яг албан ёсоор бол Монгол улс 2006 оноос хойш хэрэгжүүлж байгаа. За эхлээд бол яг орлого төлбөрийн ил тод байдал гэж эхэлсэн. Сүүлдээ 2013 оноос эхлээд бол одоо тусгай зөвшөөрөл үйлдвэрлэсэн борлуулсан гэрээний ил тод байдлыг нэлээд тийм өргөжиж эхэлсэн байгаа. За ингээд 2016 оноос эхлээд одоо энэ өнөөдрийн бидний ярих гэдэг одоо энэ уулуурхай одоо энэ салбарын одоо ашиг хүртэгч эзэдгэж эднийг бол ил тод болгох талаар бол замын зураг гаргаад ингээд бол ажиллаж байгаа. За олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлалыг бол дэлхийн одоогийн байдлаар бол 52 орнд хэрэгжүүлж байгаа. Одоо хамгийн сүүлд одоо Мексик улс бол энийг бол хэрэгжүүлсэн байгаа. За тэгээд энэ олборлох үйлдвэрлэлийн тод байдлын стандарт гэдэг одоо ингээд дэлхийн одоо энэ 50 гаруй орн бол энэ стандартын дагуу бол хэрэгжүүлж байгаа. За одоогийн байдлаар бол стандартыг хангасан одоо 15 орн байна. Одоо тэргүүн одоо хэмжээнд бол сайн хангасан орноор бол саяхан 10 сард бол Филиппин улс тодорсон байгаа. Жишээлбэл одоо тэр стандартын одоо бараг 28 үзүүлэлтийг бол 28 улангийн одоо стандартыг хангасан байх, шаардлагыг хангасан байх. Манай улсад бол одоо 19 үзүүлэлтийг бол хангасан. Одоо цаана бас 7-8 үзүүлэлт бол бид бас зас сайжруулах бас энэ ажил бол хийгдэж байгаа. Ийм одоо санаачлага юм байна. Тэгээд өнөг болтол бол энэ бол хуулийн этгээд компани төвшөнд ил тод байдлыг ярьж хэрэгжүүлж байсан бол одоо энэ ашиг хүртэгч эзэдийн асуудал босоод ирэхлээр энэ бол хувь хүний одоо энэ асуудал босч ингэж ирж байгаа. Тэгээд энэ бол нэлээд нарийн чимхлүүр энийг бол олон талаас нь бол сайн ярьж хэлэлцэж холбогдох хууль тогтоомжийг бол гаргаж ээж одоо нөгөө талаас бол энэ асуудлын нарийн чимхлүүрийг бол ойлгоод бол дэлхийн одоо энэ одоо санаачлагын хувьд бол 2020 оны 1 сарын 1-ээс 2020 оны 1 сарын 1-ээс одоо энэ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэгч орнууд ил тод болохоос нэлээд бэлтгэл хугацаа цаг хугацааг бол тавьж өгсөн бэлтгэл ажлыг бол манайд бол эзэнгүй шин ойлголт. Энэ бол одоо нэлийн одоо шин хууль зүйн хувьд бол бас нэлийн шин юм ойлголт юм байна. Гэхдээ одоо юу гэдэг манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа одоо гадаадын бөгөөд дотоодын одоо эзэнтэй хөрөнгө оруулалттай компаниуд бол хөрөнгө оруулагч нар ил тод байдгүй. Ер нь яг хөрөнгө оруулагчийг ямар хэмжээнд тодорхойлж хэнийг хөрөнгө оруулагч гэж үзэж байна гэдгээс бол хамаарна. Яг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд яригдж байгаа ашиг хүртэгч эзэн гэж одоо хэнийг хэлэх вэ гэхлээр зэрэг тухайн компанийн үйл ажиллагаанд
тодорхой хэмжээгээр нөлөөлөх, ялангуяа гол шийдвэрүүдийг энд гаргахад нь бол нөлөөлөх боломжтой шууд болон шууд бусараа. Тэгээд компанид тодорхой хэмжээгээр хөрөнгө эзэмшиж байгаа. Аль эсвэл компани өмчлөлийн бүтцэд нь одоо задарч явж байгаад хэд хэдэн гинжин хэлхээ бүхий компаниудыг дамжаа явах юм бол ард нь байгаа тэр компаниудыг анх үүсгэн байгуулсан эдийн засгийн ашиг орлогыг нь эцэстээ хүртэж байгаа хувь хүнийг хүртэл тодорхойлно гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо хөрөнгө оруулагч гэдэг хэмжээнд ярих юм бол компани хөрөнгө оруулагч нь бас компани байж болно. Тэгэхээр тэр хөрөнгө оруулагч компани маань олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд ил тод болгохыг шаардж байгаа ашиг хүртэгч эзэн маань бол байж чадахгүй болчихдог. Ассоциац энэ дээр. За манай хувьд болохоор яг хөрөнгө оруулагч нь ил тод байна уу, эзэмшигч нь ил тод байна уу гэдэг чинь хоёр ондоо ойлголт бол явчихж байгаа юм л да. Хөрөнгө оруулалт бол ямар ч хэлбэрээр хийгдэж болно. Иргэн төлөгдөх хэлбэрээр байж болно. Эсвэл тухайн компани тодорхой хэмжээний хувь эзэмших хэлбэрээр байж болно. За ихэнх компани хөрөнгө оруулалт бол маш тодорхой байж байгаа. Яг гэвэл уулуурхайн салбар гэдэг бол өөрөө тийм бага хэмжээгээр хөрөнгө оруулалт шаарддаг. Олцоо томоохон хэмжээний, олон улсын хэмжээний санхүүгийн байгууллагаас авах шаардлагатай байдаг учраас хөрөнгө оруулагч бол илүү тодорхой байж харагдаад байна. За энэхүү эцсийн эзэмшигчийн ил тод байлгах санаачлагыг бол за компани зүгээс бол мэдээж яриг түрүүн Соломон даргын тайлбарласанчлан Монгол улсын хэмжээгээр энэхүү олон улсын санаачлагад нэгдсэн тухайн стандартуудыг дагаж мөрднө гэж зөвшөөрсөн учраас компаниудын хувьд энэхүү санаачлагыг мэдээж дэмжиж ажиллахад бол бэлэн байгаа. Хувь эцсийн эзэмшигч гэдгийг яаж тодорхойлох вэ гэдэг арга барил төр мэдээж яриг бид нараа дахиад 2 жил ажиллах хугацаа байна. Тухайн тодорхойлолт ямар хэмжээнд яаж тодорхойлох вэ гэдгийг бол мэдээж 3 талын оролцоотой санаачлаг учраас цаашдаа хэлэлцээд тохирох болов гэж харж байгаа да. Одоо ажилтаа тэмцэх газраас асуухад за ажилтаа тэмцэх үндэсний хөтөлбөрөөр олборлох салбарын одоо ашиг хүртэгч эзэдийг ил тод байлыг хангах гэж орсон. Тэгээд энэ эзэдийг одоо нийтэд ил зарласнаар навилах хэл хахуулын одоо хэрэг багасна гэдэг юм уу? Өрсөлдсөн сэргийлэх тийм ач холбогдолтой зүйл байж чадах уу? Чадна л да. Энэ Монгол улс 2006 онд одоо нэгдэж ороод олборлох хөлбөрлөлийн ил тод байдлын санаачлал нэгдэж ороод 2016 он түрүүн Соломон дарга хийсэн стандарт өөрчлөгдсөнтэй холбогдоод энэ ашиг хүртэгч эцсийн эзэдийг тодорхойлох гэдэг ингээд энэ чиглэлээр мэдээллийг ил тод болгох чиглэлээр ингээд ажиллаад явж байгаа. Тэгээ олон улсын туршлагаас хараад үзэхэд яг энэ авилга ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн том боломж бол ер нь мэдээллийн ил тод байдал байдаг. Хаалттай байх тусмаа эргээд цаана нөгөө хин жинхэнэ ашиг хүртээд байна. Хин одоо энд яваад байна гэдэг ойлголтууд нь бүрхэг болох тусмаа л энэ цаана авилга ашиг сонирхлын зөрчил хөвчлэн явж байдаг. За энэ Сингапур, Чили, Норвеги гэдэг компани одоо орнуудыг аваад үзэхэд тэнд олборлох үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд нээлттэй, ил тод, ёс суртахуунтай байдаг. Тэр хэрээрээ одоо компаниудад хөрөнгө оруулалтын урсгал нь их явж идэг. Манад яадаг вөхөр нөгөө төрийн албанд ажиллаж байгаа эрх мэдэлтэй мэдээлэлд илүү ойр байгаа хүмүүсээр дамжуулаад зарим одоо аж ахуйн нэгжүүд лиценз авдаг, олборлолт явуулдаг ийм асуудлууд байдаг учраас энэний цаана одоо авилга ашиг сонирхлын зөрчлүүд гардаг ийм тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр мэдээллийг ил тод байдлахаар эргээд нөгөө олон нийтэд ойлголт одоо зөв өгж одоо олборлолт тэр тухайн одоо компани үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв ойлголт өгснөөрөө эргээд ингээд ашиг сонирхлын зөрчил авилгын гэмтэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бий бүрдүүлнэ гэж юм үзэж байгаа л да. Гэхдээ тухайн компанийх нь одоо юу гэдгийг хувьцаат компани уу, хязгаарлагдмал хариуцлагатай компани уу, хувь нийлүүлсэн компани уу, гадаадын хөрөнгө оруулалттай гэдгээсээ бас хамаарах бах тийм үү. Нээлттэй хувьцаат компани байх юм бол одоо нөгөө эцсийн ашиг хүртэгч гэдэг юм бол нийт тэр хувьцаа эзэмшигч олон хүмүүс болж таарах байлгүй тий. Одоо бид тэр хувьцаа эзэмшиж хэдэн хэмжээний хувьцаа эзэмшиж тэрүүгээр ашиг хүртэх байх. Зүгээр хаалттай хувьцаат компани хувьд гэдэг ч юм уу, хувь нийлүүлэгч ч юм уу, эсвэл эцсийн хөрөнгө оруулагч ч юм уу гэдгээрсээ өөр байх уу? Гол асуудал юм байгаа даа. Ягаад гэвэл зөв энэ байгалийн баялаг гэдэг чинь өөрөөсөө ард нийтийн өмч байж байгаа. Үндсэн хуулиар тусгасан тийм олон нийтийн өмч учраас байгалийн баялагд монголчууд өөрсдийнх нь эзэн болж байгаа учраас энэ чинь Монгол улсын өөрийн гэсэн газар нутаг шүү дээ энэ чинь. Тэрийг нь хэн нэгэн хүн лиценз байдлаар аваад ашиглаад хувьд ашиг болж байгаагийн хувьд энэ чинь хүсэн хүсээгүй нийтийн ашиг сонирхолтой хууль итгэж болж байгаа байхгүй. Public entity гэж олон улсын түвшин тэгж явдаг. Ер нь тухаараа бол зайлшгүй тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулаад ард иргэдийн амьдрах мал бэлчих газрыг ашиглаж байгаа даруулгын компаниуд өөрсдөө заашгүй ил тод байх шаардлага олон улсын түвшинд тавьдаг болсон.
Ингэж нөгөө компаниудын ингээл тод баялагийг хангуулах асуудал маань ганцхан нэг хүний компани биш. Жишээлбэл байгалийн баялаг ашиглагчдын хувьд бол тийм ээ олборлох үйлдвэрлэлийн хувьд бол ганцхан үйлчлэгээний байгууллага хийж байгаа биш. Бүхэлдэн газруудыг ашиглаж байгаа, уулуурхаан салбарт ашиглаж байгаа учраас бусдын ашиг сонирхол хөндөж байгаа учраас заашгүй энэ маань өөрсдөө ил тод байх шаардлага зарчмын удаад бий болоод байгаа. Тэгээ түрүүний миний хэлдэг нь нөгөө компаниас одоо хувьцаад уу хаалттай юу гэдэг бол хамаагүй. За тэр юун дээр бол илүү тодорхой болох болов яг эцсийн вариант дээр бол арай илүү тодорхой болов гэж бодож байна. Яг тэгвэл олон улсын мэржээр эсвэл Монголын хөрөнгөний мэржээр бүртгэгдсэн хувьцаат компани бол эцсийн ашиг бүртгэгч бол тэртээ тэргүй аваад харах боломжтой ил тод байж байдаг. Ялангуяа олон улсын биржүүд дээр бүртгэлтэй компаниуд бол цаанаасаа шаарддаг учраас ил тод байж байдаг. Хэн хэдүү эзэмшиж чинь ямар төрлийн хувьцаа эзэмшнийг бол ил тод байж байдаг. Тэгэхээр энэ санаачлагын хүрээнд ил болгох илүү зорилт нь болохоор хаалттай хувьцаат компаниуд, хувь нийлүүлсэн компаниуд байх юм бол гэж харж байгаа юм л да. Ер нь яг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага өөрөө бас нээлттэй хөрөнгөний биржээр бүртгэлтэй байгаа компаниудын эздийг заавал ил тод болгох гэсэн шаардлагыг бол тавьдаггүй. Илүү нөгөө нэг хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд өөрөөр хэлэх юм бол бүртгэл мэдээллийн системээр эздийнх нь мэдээлэл ил болох боломжгүй байгаа, олон нийт хяналттай авах боломжгүй байгаа тийм компаниуд руу чиглэдэг. Гэхдээ олон улсын туршлагаас харахад бол компани засаглал тухайн улсад хэр өндөр хөгжсөн. Дээрээс нь хэр хариуцлагатай. Нөгөө талаар хөрөнгөний бирж болон хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл нь өөрөө хэр ил тод байдгийг хувьцаа гаргаж байгаа компаниуд мэдээлэлээ ил тод болгох тэр үүргээ хэр хэрэгжүүлдэг юм бэ гэдгээс бас хамаарат ах шиг байна. Тэгэхээр манай тохиолдолд болохоор зэрэг бас хэрвээ хөрөнгөний биржид бэртгэлтэй компани бол энэ шаардлагад хамаарахгүй гэж хэлэхэд бас учир дутагдaltaй байгаад байгаа. Яагаад тэгэхээр зэрэг санхүүгийн зохицуулах хороо болон хөрөнгөний биржээр цуглуулж авж байгаа хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл маань бас энэ ил тод байдлын шаардлагад одоо тусгагдсан бүх мэдээллийг бүрэн одоо цуглуулж авч чадахгүй байгаа. Нөгөө талаар бас хувь хүний нөөцтэй холбоотой асуудлаар заавал ил тод болгох ёстой тодорхой мэдээллүүд хөрөнгөний бирж болон санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэлээр дамжиж олон нийтэд илж бас чадахгүй байгаа юм бол. Сангийн яамнаас авахад энэ одоо эддийг ил тод болгосноор эдийн засгийн хувьд одоо ямар ач холбогдолтой зүйл байж байгаа? Эдийн засгийн хувьд бол ач холбогдолтой гэж үзэж болно. За учир юу вэ гэхээр одоо энэ бид бүхэн одоо энэ улс орныхоо эдийн засгийн бүтцийг аваад үзэх юм бол за ялчгүй одоо уулуурхаан салбар бол эдийн засгт томоохон байр суурийг эзэлдэг. За тэгвэл энэ одоо уулуурхаан салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд хамгийн том одоо чухал үүрэг гүйцэтгэсэн нэг хүчин зүйл нь бол гадаадын шууд хөрөнгө оруулалт байдаг. За хөрөнгө оруулагчдын зүгээс онцолж хардаг. За хэд хэдэн одоо хүчин зүйл байдгаас тухайн орны засаглал, за мэдээллийн ил тод байдал ямар түвшинд байна вэ гэдгийг бас чухал одоо ач холбогдол гэж хардаг. Бид бүхэн одоо санаж байгаа бол за 11 12 хонд Монгол улсын эдийн засаг их өндөр өсчихлээ. За тэр үед бол гадаад орчинч өөрөө бас их таатай байлаа. За төд дутлаггүй зах зээлийн одоо эрэлт хэрэгцээ буурлаа, үн ханш унсан. За энэ нөхцөлд дэлхийн нийтээрээ бас хөрөнгө оруулалтын хэмжээ бас буурсан. Тэр буурах дотроо хөрөнгө оруулагч нар ямар улсад ямар салбарт хөрөнгө оруулж байна гэхээр хамгийн одоо засаглал нь ил тод одоо хариуцлага сахилга батын механизмууд нь иж бүрэн бүрдсэн тэр улс руу хөрөнгө оруулалтууд яваад энэ тал дээр асуудалтай, эргэлзээтэй ямар нэг байдлаар одоо мэдээлэл нь хаалттай энэ улс орнуудаас бол хөрөнгөний урсгал ерөөхдөө гадагшлах чиглэл рүүгээ явсан. Тийм болохоор бидний хувьд бол зөвхөн одоо энэ уулуурхаан салбар дах гэлтгүй ер нь одоо эдийн засгийн нийт одоо бүхий салбаруудад мэдээллийн ил тод байдал, засаглалын одоо чанартай сайн одоо тэр стандартуудыг нэвтрүүлэх нь улс орны эдийн засгт шууд болон одоо дам тамаа эерэг сайн нөлөөтэй гэж үзэж байна. Тэгээд тэр нэг одоо энэ дэр чинь ийм шин нэр төм юу? Ашиг хүртэгч эцсийн эзэн гэдэг нэг зүйл. За тэр одоо юу гэдэг хөрөнгө оруулалт бол хийсэн мэдээж компани юм уу хувь хүн байгаа тэр нь байж болох. Зүгээр юу гэдэг паблик компаниудын хувьд бол за одоо жишээлбэл яриад одоо оюу толгой 5 толгойч гэдэг юм энэ бол эцсийн ашиг бол Монголын ард түмэн өгч байгаа юм аа. Гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хувьцаатай. Одоо тэгээд энэ компаниудын хувьд одоо жишээлбэл одоо юу гэж ойлгох юм гэж ашиг хүртэж байгаа тэр эцсийн эзэн гэдгийг яаж тодорхойлох юм гэдэг зүйл байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг
хэдийгээр томоохон төслүүдээс шууд бус замаар Монголын ард түмэн бүхэлдээ ашиг хүртэж байна гэж үр ашиг хүртэж байна гэж хэлж болох боловч олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлалын хүрээнд яригдж байгаа энэ асуудал болохоор тухайн компанид эдийн засгийн ашиг сонирхолтой буюу тухайн компани хувьцаа болон өмчлөлийн бусад эрхийг тодорхой хэмжээгээр эзэмшдэг. Тэрүүгээрээ дамжуулаад шууд болон шууд усаар компани удирдлага хяналтад нөлөөлөх боломжтой хувь хүн гэж тодорхойлж байгаа. Тэр яг энэ хүрээнд аваад үзэх юм бол одоо шууд бус замаар эдийн засгийн үр ашигыг хүртээд байгаа гэж ярьж байгаа тэр ард түмэн бол ашиг хүртэгч жинхэнэ эзэн гэдэг тодорхойлолтод бол бас орч чадахгүй. Нөгөө талаар яг ашиг хүртэгч эзэд дотроосоо тухайн компани одоо хувьцаа эзэмшигч ч юм уу аль эсвэл эрх бүхий албан тушаалыг хасж байгаа тэр нөлөө бүхий хүмүүс маань улс төрд нөлөө бүхий итгээд мөн үгүй юу гэдэг дээр бас их анхаарал хандуулж байгаа. Яагаад тэгэхээр зэрэг эрс байдлын салбар өөрөө маш их мөнгө хөрөнгө урсгал явдаг. Дээрээс нь гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл авах гэдэг юм уу төртөө холбоотой шийдвэр гаргахын боломжууд их байдаг. Тэрэнд нь бизнесийн ашиг сонирхол явдаг. Тийм учраас яг гэхлээр зэрэг ашиг хүртэгч эзэд дотроо улс төрт нөлөө бүхий итгээд байвал онцгой анхаарал хандуулж мэдээллийг нь бүрэн ил тод болгооч гэсэн ийм шаардлагыг бол тавьдаг. Компаниуд хэр зэрэг одоо бэлэн байгаа. Яаж хүлээж авч байгаа? За компаниудад бол би түрүү хэлсэнчлээ энэхүү санаачлал улсын хэмжээнд нэгдээд орсон учраас Монгол улсын хуулийн хүрээнд боломжтой мөн тухайн хувь хүний буюу хуулийн этгээдийн эрх ашигыг хөндөхгүй бол мэдээж зэрэг энэнд бол бэлдэж болно. Хамтран ажиллахад бол бэлэн байж байгаа. Компаниудын хувьд бол бас бид бол олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын хүрээнд 2013, 14, 15 гээд сүүлийн эдэн жилүүдэд тайлан гаргаж байгаа. Тэр тайланд бол бенефициар өмчлөгч буюу одоо нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа бол компаниудын төлөөлөл бол өөрөө өөрсдийнхөө компани талаар мэдээлэл ирүүлж байгаа. За тэгээд одоогийн байдлаар 200 гаруй компани одоо яг давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл ерөнхийдөө манай олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын хүрээнд бол ингээд бий болчиход сан бий болчиход за энэ маань болохоор сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа. Нөгөө 2020 оны 1 сарын 1-нд л одоо бэлдэж байгаа ийм асуудал да. Тэгэхээр одоо жилд нэг 200 гаруй компани нас одоо ингээд асуулга тавихад судалгаа хийхэд нэг ойролцоогоор 40-50 компани л хариу өгч байгаа. Асуулганд бол сайн дураар хариулнаа гэж ийм юу тавьж байгаа. Тэгэхээр бол түүний цаа нэг дахиад нэг 150 140 компани бол бас мэдээлэл өгөхгүй хоцроод байна. Хэрвээ одоо мэдээлэл өгөөгүй бол бид одоо ямар нэг арга хэмжээ авах гэсэн юм бол байхгүй. Ийм учраас бол энэ харьцангуй нэлээд одоо бол одоо нааштай гэсэн ийм одоо дүгнэлтийг хийж болж байгаа. Яг тэгвэл ихэнх тэрний бол ихэнх компаниуд нь одоо хаалттай компаниуд шүү дээ. Одоо тухайлбал одоо нээлттэй хувьцаат компаниуд бол тэртээ тэргүй нөгөө биржийнхаа хөрөнгө босгодог тэр юугаараа ингээд нээлттэй бол тэг явчихдаг. Манай энэ нөхцөлд бол нилээдгүй одоо тийм хаалттай гэр бүлийн шахуу компаниуд бол нилээдгүй юу яаж. Тийм учраас тэр утгаараа бол нөгөө талдаа бас одоо бас офшорын шинжтэй бас мэдээллүүд болсон манай энэ юун дээр болж байгаа. Хаанаас тухайн компани хаана бүртгэгдсэн, хувь хүний нэр дээр үү эсвэл одоо хуулийн этгээдийн нэр дээр үү гэх мэтээр ингээд нилээдгүй юм манай вебсайт дээр бол нилээ тийм дэлгэрэнгүй мэдээллүүд байгаа. Энэ сүүлийн 4 жилийн одоо мэдээллүүд бол бас байгаа. Тэгэхээр бол компани оролцоол энэ дээр бол бас харьцангуй бас нааштай байгаа гэж үнэлж хэлж болохоор байгаа. Сая ярьлаа компанид ингээд шууд болон шууд бусаар нөлөөлөх магадaltaй ирэх юм үү гэдэг. Тэгэхээр юу гэдгийг авиртай тэмцэх газарт хөрөнгө оруулалтын мэдүүлэг авдаг. Тэрэн дээр ямар компани дээр хичнээн хувьцаа эзэмшдэг талаарх мэдээлэлүүд байдаг. Тэгээд түрүү ярьлаа шүү дээ. Ингээд шууд буюу шууд нөлөөлөх замаар одоо хууль эрх зүйд өөрчлөлт оруулдаг ч юм уу. Өөрсөндөө хэрэгтэй одоо дүрм журм баталдаг ч юм уу. Тэгэхээр одоо юу гэдгийг Монголын нөхцөл төрийн ордон сууж байгаа нөхдүүдийг бол яг ингэж хүмжилдэг. Тэгсэн мөртлөө авиртай тэмцэх газарт мэдүүлэг ингээ өгцөн байдаг. Тэгээд ингээд эзэд нь байна гэд хувьцаа эзэмшигч нөхдүүдийн шийдвэр гаргаад байна шүү дээ бас. Тэр одоо энийг одоо тэгээ яаж зохицуулах гэж байна? Ханаас оруулах. Чөлөөтэй. Өөрөөр хэлэх юм бол яг түрүүний яриад байгаа энэ шууд буюу шууд бус замаар хувьцаа эзэмшиж байгаа нөхдүүд чинь шийдвэр гаргаад байна. Одоо та бүхний бид бүхний ярьж байгаа зүйлийг одоо тодорхой хэмжээний хууль эрх зүйд нь өөрчлөлтөөр оруулж шийдвэрлэнэ. Тэгэхээр одоо тэг яах юм бэ гэдэг асуудал байна. Олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын саяын сүүлийн 3-4 жилийн тайланд бол одоо энэ талын мэдээлэл бол тодорхой хэмжээнд бол гарч байгаа юм л да. Одоо бид нар 1-р давхар, 2-р давхар, 3-р давхар гэдэг одоо танаа дээр компани
одоо улс төрийн ямар нэгэн одоо албан тушаалтан байна уу те өдөрт албан тушаалтан байна уу тэрийг асууж байгаа юм л да. Тэр талын мэдээлэл бол ирэхгүй байгаа. Гэхдээ бол манай олборлол үйлдвэрлэлийн тодорхойлолын санаачлал үндэсний зөвлөлд бол болон ажлын хэсэгт бол авилгатай тэмцэх газрын хүмүүс байгаа. Тэгээд энд бол энэ мэдээллийг биднээс бол авч байгаа. Хоёрдугаарт бол ингээд бидний нөгөө энэ сая төрөүний дурдсан тэр замын зураг гэх тэр юунд бол одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэгт бол энэ талын мэдээллийг бол нэмэлтээр бол оруулж өгөх ёстой юм аа. Тэгэхгүй бол бас энэ асуудлыг бол ингээд зэгцтэй ойлгомжтой хэлбэрээр хийхгүй бол юуны тухайн төрөлгөө бас ингээд хэтэрхий бас ингээд яаж болохгүй юм л да. Хуулийн нөгөө нөхцөл байдлыг бол бас бий болгох ёстой. Хувийн тухай хууль болон хувийн хүний нууц байгууллагын тухай нууц гэдэг олон талын нөгөө хязгаарлалтууд байгаа. Тэр бүгдтэйгээ нийцүүлжээж хас хоомын нөгөө маягтандаа бол нэмэлт өөрчлөлт оруулаад тэгээд тэнд нь тухайн компани мэдээлэл одоо энэ дээр тусагдаагаа бол харин тухайн хүнтэй одоо юу гэдгийг та одоо энэ компанийг эзэн байна гэж танаа энэ компани мэдээлсэн байна. Гэтэл та одоо тэр юм дээр тусгааг байна. Тэгэхээр та одоо зөв юм хийж гэнэ буруу юм хийж гэнэ гэх мэтэр гэж асуух одоо тийм болцоо бол тэр үед гарна гэж ингэж ойлгож ингэж бид нар энэ ажиллаа хийж байгаа юм да. Одоогийн байдлаар бол яг тэр нь бол бас бүрэн бий болоогүй одоо хуулиудын одоо өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиудын одоо хязгаарлалтаас хамаарч бол ийм байдалтай байгаа. Авилгатай тэмцэх газар бол одоо албан тушаалтнуудын одоо уулуурхайтай холбоотой хувьцаа эзэмшиж байгаа тэр одоо мэдээллийг бол яг баттай ноттой шалгах уу? Нотлохдох уу? Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зааснаар бол нийтийн албан тушаалтан буюу одоо Монгол улсад 39 мянга орчим төрийн албан агч одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргаж байгаа. За эдгээр албан агчид авилгатай тэмцэх газарт хоёр байдлаар одоо энэ урьдчилан сэргийлэх юм ажил нэгдүгürt хийгдэж байгаа юм л да. Нэг нь хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг буюу тухайн этгээд тухайн албан тушаалт томилогдоход өөрөө болон өөртөө нь хамаарал бүхий этгээд одоо аль нэг аж ахуйн одоо ашиг хүрч байгаа аж ахуйн нэгжид хэдэн хувь эзэмшиж чинь гэдгээ нэгдүгürt мэдээлж байгаа. Тэгээд тухайн албан тушаалт томилогдсноор тухайн одоо аж ахуйн нэгжтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу гэдгийг тухайн албан тушаалт томилогдохоос өмнө шалгаад одоо ашиг сонирхлын зөрчил үүсч чинь үүсэхгүй юу гэдэг дүгнэлтийг гаргаад авилгатай тэмцэх газар нэгдүгürt явж байгаа. Хоёрдугаарт нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэж жил болгон гаргадаг. За энэ сая түрүүн дурдсан 39 мянга орчим төрлийн албан агч. Энэ дээр яаж юм дээрэс нь их хэмжээний өөрчлөлт буюу 60 сая төгрөгөөс дээш өөрчлөлт орж байгаа тохиолдолд тухай бүр 30 хоногийн дотор мэдээлэх юм үүргийг хүлээсэн. Зүгээр нийтийн албан тушаалтанд бол аж ахуйн нэгжийг шууд удирдлагад ажиллахыг бол хуулиараа хоригдсон. Хувь эзэмшихийг бол зөвшөөрж байгаа. Энийг хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээрээ мэдүүлээд одоо ингээд мэдээлэлд явж байгаа. Энийг бол иргэний гомдлоор төлөвлөгөөт хяналт шалгалтаар бол авилгатай тэмцэх газар шалгаад явж байгаа. Гол нь энэ ашиг хүртэгч эцсийн эзэн гэдэг тодорхойлтыг хуульчлаад энийг асуудлыг тодорхой болгочих юм бол энэ шалгалт арай илүү нарийн болоод явна гэсэн үг л дээ. Одоо яг манай дээр шалгаж байгаа асуудал бол өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийнхаа хүрээнд л энэ бол асуудал бол шалгагдаад явж юу яаж байгаа гэсэн үг. Шалгагдаад тогтогдоод явж байгаа л асуудал гэсэн үг. Хууль эрхцэн орчинтой холбоотой нэг зүйл нэмээд хэлэхэд яг энэ ашиг хүртэгч эзэн гэдэг ойлголт маань өөрөө олон улсад бас харьцангуй шинэлэг. За Монгол улс ч гэсэн одоо энэ олон улсын байгууллагын гишүүн орныхоо хувьд бас энэ бүх нийтээрээ санаачлаад хэрэгжүүлээ явж байгаа санаачлалт бол нэгдэн орсны хувьд тодорхой одоо хугацаатай төлөвлөгөө гаргаад бэлтгэл ажлаа хангаа явж байна л да. Гэхдээ Монгол улсад бол бас тодорхой хэмжээнд хууль эрхцэн орчин болвол харьцангуй одоо чамбай бүрдсэн гэж бас үзэж болно. Бидний хувьд бол энэ асуудал нь бас ор тас суурьгүй тийм нөхцлөөс бол эхэлж байгаа биш. За ялангуяа одоо энэ уулуурхайн салбартай холбогдуулаад хэлэхэд за энэ хууль эрхцэн орчныг дотор нэг 2 3 ч одоо чиглэлд хуваагаад авч үзэж болмоор санагддаг. За тухайлбал за ер нь одоо энэ бизнес орчныг бүхэлд нь зохицуулдаг төсөв санхүүгийн харилцаа. За тэгвэл энэ төсөв санхүүгийн харилцааны тухайд гэх юм бол Монгол улс энэ чиглэлээр нэлээд олон хуультай шинжилэл хийгээд өөрчлөлтүүдийг тусгаад эдгээр маань бол одоо 2010-11 оноос хуулаад 2012-13 оны хооронд бол хийгдсэн байдаг. За тухайлбал төсвийн доктортой хуулийн тухай хууль, төсвийн тухай хуулийн шинжилсэн найруулга байна. За ирээдүйн сангийн тухай хуулиуд байна. За хоёр дахь нэг жишээлх юм бол энэ уулуурхайн салбар өөрөө. Уулуурхайн зөвхөн уулуурхайн салбарч гэлтгүй ер нь энэ бодит эдийн засгийн салбарлуу чиглэсэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахтай холбогдсон бас нэг багц хуулиуд байгаад байна. За энэ дотор бол бид нар
төрөөс эрсдэлгийн салбарт баримтлах бодлогыг дурдж болж байна. Ашигт малгуулын тухай хууль болон газрын засны тухай хуулиудад орсон тэр нэмэлт өөрчлөлт, шинжилсэн найруулгуудыг дурдж болж байна. За ер нь одоо тэр хөрөнгө оруулалтын тухай хууль, үн цасны зах зээлийн тухай хууль гэх мэтлэн энэ бодит эдийн засгийн сектор руу чиглэсэн өөрчлөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн бас нэг юм багц хуулийн шинжилэл реформууд бол энэ хоёр дахь чиглэлээр бол хийгдсэн. Гурав дахь нэг чиглэл нь бол сая манай барихуу дарагч гэсэн ярианда дурдж байна. Энэ хуулийн салбарт дах сахилга бат хариуцлага хяналтын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой Монгол улс одоо сүүлийн 10 жилийн туршид бас юм цогц өөрчлөлтийг бас хийлээ л да. За саяны одоо тэр ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх тухай хууль байж байна, авилгатай тэмцэх тухай хууль байж байна, хамгийн сүүлийн жишээ хэм бол зөрчлийн тухай хууль байж байна. За тэгэл энэ дотор бол өөр худалдаа авах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, тендерийн тухай хууль, аудитын тухай хууль гэх мэтлэн хүний одоо тэр хууль эрх зүйг сахихтай холбоотой одоо сахилгаваад хяналт хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой бас нэг юм багц хуулийн реформ бол бас явагдчихад байна. Тэгэхээр бол бидний хувьд бол төсөв санхүүгийн харилцаагаа зохицуулдаг нэг реформ нэг үе шат бол хийгдсэн юм байна. За бодит эдийн засаг руу чиглэсэн бас нэг хуулийн реформ нэг юм давлгаа бас ажил хийгдсэн юм байна. Хууль эрх зүйн салбар дах бас нэг юм реформ багц ажлууд бас хийгдсэн юм байна. Харьцангуй Монгол улс бол энэ чиглэлээр бол суурьтай байна. Одоо бол дараагийн шатанд хөрөнгө оруулалтынхаа орчныг илүү боловсронгуй болгох. Яавал Монгол улсын тэр бизнес орчныг илүү таатай болгох вэ? Илүү нарийн одоо чимхлүүр ажлыг олон улсын тэр тэргуун туршлагт тулгуурласан байдлаар боловсронгуй болгох одоо дараагийн чимхлүүр ажил руугаа л одоо орж байгаа дараагийн одоо үе шат гэж ойлгож болно л да. Миний асуугаад байгаа зүйл бол ийм багхгүй юу гэдэг төрийн өндөр албан тушаалнуудыг бол бүгдээ л уул уурхаатай гэж харддаг. За төрийн өндөр албан тушаал хашиж агаад тодорхой албан тушаал буусныхаа дараа уул уурхайн компани зөвлөх хийдэг. Хийж байгаа албан тушаалтай хүмүүс ч бий. Тэгэхээр энэ хүмүүс одоо энэ хүлээгдэж байгаа хуулиудад өөрчлөлт оруулнаа. Оруулна шүү дээ. Тэгэхээр яг шудраг, яг хүсэж байгаа талам бидний ярьж байгаа тэр явах гээд байгаа зүг рүү явах тэр зүйлүүдийг хийж чадах уугүй л гэдэг байна. Яг нэг шууд бус өмчлөл удирдлага хяналт яаж ямар арга хэлбэрээр илэрч гин гэдгээс л хамаарах байх л та. Өөрөөр хэлбэл төлөөлөл ч юм уу итгэмжлэл янз бүрийн албан ёсны хэлбэрээр дамжуулаад албан ёсны бүртгэлтэйгээр өөрийнхөө эрхийг бусдаар дамжуулаад хэрэгжүүлж байгаа тохиолдолд тэр маань өөрөө хөрөнгө оруулахын мэдүүлэгч гэдэг юм уу эсвэл хувьцаа эзэмшигчдийн бүртгэлч гэдэг юм уу ингээ гараад ирнэ. Гэтэл бусдаар эрхээ төлөөлүүлж хэрэгжүүлж байгаа тэр байдал нь даалт хэлбэрээр одоо нууц тохиролцоогоор төрөл садны болон найз нөхөд эдийн засгийн бусад ашиг сонирхолтой хүмүүсээр дамжуулаад ингээд албан ёсны бүртгэлтгүйгээр явж байгаа тохиолдолд ямар ч сайн бүртгэлийн тогтолцоо байгаад ямар ч сайн хууль эрх зүйн орчин байгаа тэр бол ил болоход үнэхээр бэрхшээлтэй. Тэгээд яг энэ эзэдийн ил тод байдлыг одоо бий болгоход дэлхийн нийтэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь бол тэр байгаа. Энийг даван туулах нэг арга зам нь юу вэ гэхлээр зэрэг нэг их сурвалжийн мэдээлэл биш олон их сурвалжаар мэдээллүүдийг ил болгоё. Тэрэн дээр нь иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэн эрүүн сурвалжлах одоо тийм ажлуудыг хийх замаар даалт хэлбэрийн тэр нууцлаг шууд бус удирдлага хяналтч гэдэг юм уу тэр нөлөөг болол гаргаж ирэх боломжтой л гэж үзэж байгаа. Тэгээд Panama Papers гэдэг юм уу тэрэн дээр дурдсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой энэ авилга ашиг сонирхлын асуудал бол яг албан ёсны бүртгэлээр ил болсон асуудал бол ерөөсөө биш шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхний олон жилийн хүч хөдөлмөрөөр бий болсон асуудал. Тэгээ энэ боломжийг бий болгохын тулд зөвхөн одоо нэг талаас төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө оруулахын мэдүүлгээрээ дамжуулаад өөрсдөө тайлагнах асуудал бол зөвхөн нэг тал нь. Гэтэл нөгөө талаас одоо юу гэх компаниуд олон их сурвалжаар тайлагнах юм бол тэрнийг одоо харьцуулж эрен сурвалжлах одоо судалгаа хийх гэдэг юм уу тийм боломж бий болно л гэж харж байгаа. Тэр бэрхшээлтэй гэхдээ бол болцоо бол байгаа тийм. Хуулийн нэлээд их саад байгаа. Тэр бол тодорхой байгаа. Тийм учраас бол сая судалгаа гарсан магнадын 20 гаруй хуулинд бол хууль нэмэлт өөрчлөлт оруулж ээж одоо 400% хүний тухай нууц гэх мэт тэр хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулж ээж таны асуугаад байгаа асуулт бол одоо ийм нөхцөл байдалд энэ хуулиуд явах уу явахгүй тийм. Үнэхээр бол энэ тийм амар биш ээ. Саяхан харин улсын хурлаас бол бас томоохон шийдвэр гаргасан ба сая 2018 оны төсөвтэй холбогдуулаад энэ нөгөө эцсийн эзэн гэдэг тэр ойлголтыг бол ашигт малбарын тухай хуулинд
нөгөө хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль нь татварын ерөнхий хуулинд бол сая оруулж өгсөн байна. Хэрв одоо ашигт малмлын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлөө шууд бусаар одоо өөр этгээдэд хуулийн этгээдэд одоо шилжүүлсэн бол та одоо энэ мэдээллийг өгнө одоо эцсийн эзнийхээ мэдээлэл. Гэхдээ эцсийн эзнийхээ мэдээллийг бол өгөхдөө бол нийтэд өгөхгүй, нийтэд зарлахгүй. Энийг бол холбогдох манай төрийн одоо хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагт одоо 10 хоногийн дотор өгнө. Гэх мэтээр одоо энэ бол ихний алхам гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд тухайн одоо хуулийн этгээдийн хувийн хэрэгт бол тэр мэдээлэл байна. Тодорхой хэмжээгээр бол одоо төрийн санд бол төрийн мэдээллийн санд бол энэ мэдээлэл байх нь. Тэрийг харин яаж ашиглах, ямар журмаар ашиглах гэдэг нь бол бас тийм тодорхой биш байгаа. Гэхдээ бол ямар ч байсан гих мэтээр ингэж үйл ажиллагаанууд ийм ажлууд бол хийгдэж байгаа. Энэ бол 2020 оны 1 сарын 1-нд бол ерөнхийдөө зэгцрэх энэ ёстойгоо зүгээр манай олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын хүрээнд бол 2019 оны тайлан гарах хугацаа тэнд таарж байгаа юм л да. Тэгээд тэр тайланд бол одоо аль болох одоо тэр олон улсын шаардлагыг хангасан байдлаар л хийхээр одоо ингэж ажиллаж байгаа. Тэгээд уул уурхай хүнд үйлдвэрийн яамн дээр бол уул уурхайн тухай хуулийн дид хэсэг ажиллаж байгаа юм л да. Тэрний хажууд бол яг энэ хуультай холбогдуулаад дид хэсэг одоо байгуулъя гэдэг ингээд ажиллаад ингээд явж байгаа. Гэхдээ одоогийн байдал бол ажил жоох эхлэлийн байдалтай байгаа. Хоёрдугаарт бол сая 9 сард засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тэгээд энэ тогтоолоор энэ ашиг хүртэх эзэдийн талаарх хуулийн төслийг бол өргөн барих засгийн газрын хуралдаанд өргөн барих тэр бас шийдвэрийг бол гаргасан юм байна. Тэгэхээр бол энэ бол бас ингээд ажил бол хийгдээл байгаа. Одоо энэ нөхцөл байдал бол хийгдээл явж байгаа. Ганцхан энийг бол одоо тасралтгүй тогтвортой авч явах одоо ийм ажил хийгдэж байгаа. Тэгээ маргааш манай үндэсний зүйлийн хуралдаан болонд энэ дээр бол одоо энэ 2020 он яах одоо энэ замын зураг хөтөлбөрийг шинжилж батлах юм байна. Тэн дээр бол бас тодорхой бол ялангуяа хуулийн чиглэлийн ажлууд бол нэлийн одоо ингэж тавигдсан байна. Тэр чиглэлээр бол нэлийн ажил суур дэвсгэрийн сайт хийж өгөхгүй энийг бол бас зарим улсууд бол буруугаар ойлгож офшортой одоо холбож ойлгоод байгаа. Нөгөө талдаа бас эзэн гэхээр бас эзэн зарц гэсэн тийм ойлголтыг бас ингээд мушгаад байгаа. Гэх мэтээр ийм янз бүрийн ийм сөрөг хандлагууд байж болзошгүй. Тийм учраас бол энээс бол аль болох сэргийлж бол энэ холбогдох бэлтгэл ажлуудыг сайтар хийх ёстой юм а гэж. Одоо бол ашигт модомлын лиценз, хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчдийг олон нийтэд одоо зарламж гэдэг юм уу? Эсвэл тэр одоо хэн эзэмшиж байгаа гэдгийг одоо тэр компани эзэн зарлах ёстой гэдэг чинь тийм хүлээсэн үүрэг бол бий баггүй. Яг уу ашигт малтмлын тухай хуулиар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг анх гаргахад нэг бүрдүүлэх материалууд, мэдээллүүд байдаг. Тэрэнд бол тухайн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг бол авдаг. Гэхдээ яг тусгай зөвшөөрлийнхөө мэдээллийг ил болгохдоо хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг оруулдаггүй. Зөвхөн компанийн нэрийг ингээд задлаад орхичдаг. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчд гэдэг маань бидний бас нөгөө хүсэж байгаа шиг жинхэнэ ашиг хүртэгч эзэн бас биш байж болох талтай. Өөрөөр хэлбэл А компаниг БВ2 компани эзэмшчих юм бол нөгөө хувь хүн хүртэл бид нар мэдээллийг нийл тод болгож чадахгүй байна гэсэн үг болж байгаа. Тийм болохоор яг уу яг үнэхээр энэ одоо ашиг хүртэгч эзэдийн мэдээллийг ил тод болгоно гэх юм бол ашигт малтмлын тухай хууль, суурь хуульдаа бас өөрчлөлт оруулах шаардлагатай болно гэсэн үг л дээ. Энэ асуудалтай холбоотойгоор сая сүүл бас нэг хуулинд зохих өөрчлөлт орсон байдаг. За тухайлбал 2018 оны төсвийн тухай хуульд орсон. За нэг өөрчлөлт нь бол тэр тодорхойлт орсон тухай сая цолмын дарга хэллээ. Хоёрд нэг орсон зарчмын өөрчлөлт бол Ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших, өмчлөх ашиглагтай холбоотой эрхийг анх одоо олох процедурыг нь ил тод нээлттэй болгоё гэсэн бас нэг юм хуулийн өөрчлөлтүүд бол орсон. За үүнээс энэ ашигт малтмлын тухай хуультай холбоотой хэсгээр нь одоо товчхон тайлбар өгөхөд хуучин бол одоо өргөдлөөр сон шалралтаар гэсэн юм хоёр хэлбэрээр өгдөг байсан. За энэ удаа бол зөвхөн сон шалралтаар буюу үндсэндээ одоо оролцох сонирхол бүхий этгээдүүдийн хооронд өрсөлдөөнд уралдаан өрнүүлчихжээ. За ингэснээр бол тухайн компани өөрийнхөө тухай за иж бүрэн мэдээллийг өгөхөөс гадна тухайн одоо лицензийг авсныхаа дараа одоо лицензээр хамрагдах талбайд бодит ажлыг хийж чадах тэр бодит одоо чадвах нь байгаа эсхийг бас давхар нотлох юм аа
давхар нотлох юм. Тэгэхээр энэ маань бол зөвхөн одоо тэр тухайн лиценз эзэмшигч түүнийг одоо үйл ажиллагааг нь явуулах аж ахуйн нэгжийн тухайн мэдээлэл авахаас гадна ажлыг явуулж чадах тэр чадахыг нь бас давхар бэхжүүлж байгаа ийм зүйл байгаа. Тэгээд энэ бүх өөрчлөлтүүд нь бол мөн л одоо нөгөө өмнө яриад байсан ил тод байдлыг дэмжих мэдээлэл хаалттай байдгаас болоод нийгэмд одоо байдаг тэр хардлага сэрдлэгийг бууруулах улмаар одоо хөрөнгө оруулалтынхаа орчныг одоо дэмжих ийм л одоо зорилготой хийж байгаа ажил гэж ойлгож байна. За ерөн болон гэсэн чинь 2015 онд эхлэн бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлт орсон байдаг. Тэрэнд ямар зүйл заалт туссан бэ гэхэл төрийн компаниуд, уулын ухаан компаниуд, хувьцаат компаниуд, банк санхүүгийн байгууллага, даатгалын компани санхүүгийн тархилал олон улсын стандартыг нэмэгдүүлнэ гэж заалт байгаа шүү дээ. Ялангуяа олон улсын санхүүгийн тархилал гэсэн стандарт байна л да. IAS гэдэг. Тэрний 20 дахь 4 дахь заалтанд жил болгон одоо жинхэнэ хувьцаа эзэмшигч нь мэдээлэл ил тод болох ёстой гэсэн заалт байдаг. Тэрийг бол хэдийгээр одоо бид нар санхүүгийн тархилал олон улсын стандартыг нэвтрүүлнэ. Эхлэн бүртгэл олон улсын стандартыг нэвтрүүлнэ байгаа боловч тэнд хийх ёстой байхгүй. Одоо сангийн яамны гол ажил бол тэр бенефициар авнагчийг бэлэн болох асуудал нь санхүүгийн тархилал олон улсын стандарт одоо эхлэн бүртгэл олон улсын стандарт байж байгаа. Санхүүгийн тархилал олон улсын стандартын 10 юуны эхлэн бүртгэл стандартын 24 байж байгаа. Тэрийг нь манайх тэр стандарт өөрчлөлт сангийн яамны зүгээс хийгээд авдаг форматаа одоо татврын газрын зүгээс хийх ёстой. Тэр ажил бол хийхдэггүй байж байгаа. Хэрвээ тэгдэг болчих юм бол жил болгон тэнд related party transaction буюу жинхэнэ эзэмшигчдийн мэдээллүүд бенефициар ownership-ийн мэдээлэл тэнд байгаа байхгүй. Манайх хийхгүй л байгаа. Энийг яаж хийх ёстой вэ гэдэг талаар нөгөө талаас олон нийт бол шаардахгүй байна. Шаардсан ч гэсэн тэр мэдээллийг нийлт бод гарахгүй. Тийм үүрэгтэй хийх. Үүрэгтэй гэдгийг нэгтлэн бүртгэлийн тухай хуулинд хорсон байгаа шүү дээ. Дөрвөн зүйлд заасан байж байгаа. Дааш хийхгүй байгаа. Ерөн бол сая та асуулаа шүү дээ. Ягаад ингэж жинхэнэ эзэмшигчдийг мэдээллийг ил тод болох ёстой юм бэ гэж. Ерөнхийдөө уулын ухаан салбарчин одоо дотоодын бүтээгдэхүүний за 30 гаруй хувийг эзэмшиж эзлэг тийм үү. За гадаадын экспортын 80 гаруй хувийг эзлэг гэж байгаа. Би энд бол жоохон харамсдаг юм. Хэдийгээр экспортын 80 гаруй хувийг эзэлж байгаа ч гэсэн дотоодын бүтээгдэхүүний 30 гаруй хувийг эзэлж байгаа гэдэг чинь нөгөө даалт эдийн засаг тэнд явж байгаа байхгүй. Энэ даалт эдийн засгийг ил болох гээд уулын ухаан салбарт хөрөнгө оруулагчдыг шудраг хүсэлдэг болох гээд улс төрчид нь уулын ухаан лиценз рүү гараад үрдгийг нь болиулах гээд тийм ээ. Дээрээс нь татврын шударгаар авдаг болох гээд үзээд байгаа шүү дээ үнэндээ бол. Гол зорилго бол энэ. Тэрнээс хэн нэгийг нь гараад чинд хувьцаа эзэмшдэг юм ингэдэг юм байна гэдэг үйл яг нь үсгэж байгаа юмд огт байхгүй. Шудраг хүрсэлтийг бий болох гэдэг. Шудраг хүрсэлтөө манай уулын ухаан салбарт хамгийн их шудраг бүсвэрсэлтэй хамгийн их байдаг. Жил болгон мэдээлэл уулын ухаан салбарын өгдөг. Тэр мэдээллийг нь олон нийтэд хөрөхгүй гэхээр хөрөгдөггүй. Ашиглалтын газар гэдэг байгууллага байж байгаа. Байнга тайлан авдаг мөртлөө тэр мэдээллийг өөрсдөө нууц гэд үзчихдэг. Ил тод байх хэвээр мэдээ ил тод болохдгүй. Ил тод болох юм бол цөөхөн хүмүүс тэр мэдээллийг нь аваад тэр мэдээлэлд тулгуурлаад ашиг олоод ингэж яваад байгаа байхгүй. Энийг болиулах талаасаа бол сангийн яамны зүгөөс гэсэн уулын ухаан яамны зүгөөс гэсэн олон юм хийх хэрэгтэй. Энэний хүрээнд бид нар ямар ажил хийж байгаа нөхлөө зэрэг Монгол улс 2013 онд нээлттэй засгийн түншлэг гэдэг одоо олон улсын сайн дурын санаачлагт нэгдсэн. Тэгээд ерөнхийдөө 2013-аас 2016-аас 18 оны нээлттэй засгийн түншлэг гэдэг хөтөлбөрт хэд хэдэн зүйлийг зохон тэмдэглэсэн байдаг. За энэ төрөмч компаниудын уулын ухаан компаниудын мэдээлэл ингээл тод байдлыг хангана гэсэн заалт орсон байж байгаа. За тэгээд 8 дахь заалт нь бол тэр тутмаа нийтийн өмчийн болон байгалийн баялаг ашиглагч компаниудын жинхэнэ өмчийн талаарх мэдээлэл ингээл тод болно гэж заасан. 2018 онд энэ хийгсэн байх ёстой. Бид нар энэний тулд нөгөө компани цэцлийн одоо 2017 оны үндэсний тайлан гараад сангийн яам уулын ухаан хамтын энэ бас нэг ажиллах гэж явж байна. Тэр талаасаа ерөн бол бид нар хийх нөхцөл нь бүрдсэн байна. Ягаад ажиллахгүй байна вэ гэхээр төрийнхэн гэдэг байгууллагууд нь өөрсдөө хоорондоо мэдээ солилцохгүй. Төрийн байгууллагууд сангийн яам, уулын ухаан яам, санхүүгийн хөрөө, Монгол банк гэдэг байгууллагууд мэдээлэл солилцох нь аюу хаалттай. Ерөөс хамгийн хэцүү зүйлэр. Тэр мэдээллийг авчгаад мэдээлэл олон нийтэд цацаж чадахгүй, мэдээлэл хуваалцахгүй зөвхөн өөрсдийнх нь өмч мэтийг ингээд хатгалаад байгаа хгүй. Энэ бол нээлттэй байх ёстой, нээлттэй байх ёстой. Хэдийнэ сайтаар нээлт тод байх ёстой, байх ёстой. Тэгэхээр манайхан ил тод гэж юу, нээлттэй гэж юу гэдэг концепцийг ойлгохгүй байгаа шүү дээ. Ил тод гэдэг чинь аль хэдийн сайтн дээр, сонин дээр ил тод байгаа. Нээлттэй гэдэг нь хэн нэгэн хүн өргөдөл хүсэлт гаргахад тэрийг нь хариу өгдөг байх хэрэгтэй байхгүй. Тэрийг хэлээд байгаа. Гэтэл энэ зүйл маань бас тодорхой бус ил тодж байхгүй, ил тод байхгүй гэж яаж нээлттэй байх юм. Тийм асуудал байгаа учраас бидний зүгээс бас нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. Ерөн бол олон улсын төвшөнд энэ уулын ухаан компаниудын эзэдийн ил тод байдлыг хангахын тулд ерөн бол нөгөө watchdog буюу гурвдагч
одоо сая хэлсэн байгаа тийм эрдэнэ нийгмийн байгууллага гэдэг юм уу? Үгүй бол бүр эрдэнэ нийгэм гэхэлэр манайх нөгөө нэг юм одоо шантаажтай юм төрийн бас байгууллага гэж ойлгоод байгаа. Уг нь бол зөндөл байгууллага байгаа шүү дээ. Ойдлогоогийн нээлттэй байдал төрийн бас байгууллага шиг өгшнөл байгууллага байгаа байхгүй. Тэд нар чинь яг хэрэгтэй үед нь дуугарч хэдэн төгрөг авч амаа таглуулчаад юм ихгүй бодохоос биш тэр байгууллагад нь уг нь энэ талаар ажиллах хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр хүмүүсийн сонирх зорилго нь өөр шүү дээ. Нэг сайхан нийтэд төрийн бас байгууллага болгосон ил тод байдлаар хангадаг ажиллахгүй байхгүй. Энийг нь ажиллахгүй тулд бас болоогүй нөгөө нөхдүүд нь яг нэг хэдэн цаас өгөөл амын таглаад та нар чимээгүй байх шүү. Ингэж явна шүү гэж явчихдаг. Нөгөөд нь дуурдаг. Байгууллагын зорилго нь өөр байгаа. Гэтэл манай төрийн байгууллагч гэсэн бас хоорондоо нэгдээд нэгдсэн мэдээллийн баазыг бий болох талаасаа бид нар 18 оны төлөвлөгөөнд орсон байгаа тийм үү? Нэгдсэн мэдээллийн баазыг бий болгоё. Тэр наатай гэдэг юм тагнуул гэдэг холбогдох мэдээлэл солилцдог болъё. Энийг шудраг гэлтоод болох гэдэг. Тэгээ одоо энэ хөр дарга хэлснээр ч таны хэлснээр ч тэр түрүүн одоо ашигтай тэмцэх газарт одоо мэдээлэл тэргээд өгдөг гэдэг ингээ үзэх юм бол байна шүү дээ. Мэдээлэл нь байж байгаа. Гол нь мэдээлэл нь болсогдоог одоо шилжүүлдэг. Одоо ингэ харъя. Одоо шил хэн байдаг юм? Минийх ч гэсэн би санхүүжилтийн гишүүн байсан. Ороход хэд хэдэн компани хувьцаа эзэмшдэг инээтэйгээд байж байгаа. Тэр компани уулуурхах юм уу, уулуурхах биш юм уу? Ямар үйл ажиллагаа явуулдаг? Ядаж нөгөө нэг АТГ-ийн мэдээлэл ингэ дарахад, хөрөнгө оруулалтын мэдээлэл дарахад тэр компанийн вебсайтыг шууд орж явах хэрэгтэй байхгүй. Тэр компани яг ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тодорхой бус нэг компани нэр бичсэн хэдэн хувь эзэмшиж. Тэгэхээр хамгийн нэг жинхэнэ өмчлөгчдийн мэдээллийг харахад ерөөсөө энэ компаниудын мэдээлүүд өөрсдөө ил тод байна уу гэдэг ерөнхий юм ярихаас аргагүй шүү дээ. Хувьцаат компани ил тод биш. Уулуурхан компани яаж ил тод байж чадах юм? Энэ компаниуд мэдэхгүй шүү дээ. Хүчнээ компани лиценз компани ил тод байдаг байлгүй дээ. Яг юм та Ер нь бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол үйл ажиллагааны хувьд бол ил тод байгаа. Яг өмчлөгчийн хувьд бол тэр яг ямар төвшөнд ил тод байх вэ гэдэг бол тэр тухайн компани шийдэх асуудал л та. Тэрнээс одоо ингээд өөрсдийнх нь тухайн мэдээллийг далдлаад нуугаад байгаа юм бол байхгүй компани хувьд ч тийм. Тэгээ уулуурхай гэхээр манайхан ч бас яг нийтээр нь одоо зөвхөн компаниг биш орчин үед бол арай жоохон дэлгэрэнгүй ойлголт болоод иж магадгүй. Яг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанид бол ямар нэгэн нууж хааж байгаа юм байхгүй. Компани болгон хувьцаатч бай, хязгаарлагдмал хариуцлагатайч бай. Тодорхой хэмжээгээр өөрсдийнх нь үйл ажиллагааг илээр явуулж байгаа. Тэр нь болохоор олон нийтэд хандсан ил тод байдал мөн хуулийн дагуу шаардлагаж байгаа мэдээллүүдийг бол шууд өгж байгаа шүү дээ. Тэгээд олон хуулийн өөрчлөлт оруулаад бас хөрс сүрэн бэлдээд өгсөн. Энд бас ярьла бас боломжтой байна. Тэгээ компаниуд яагаад хийдэг? Энэ бол болохоор зөвхөн бенефициар өмчлөгчийг өгдүүлээ. Эцсийн ашиг хүртэгч эзнийг яриад байгаа шүү дээ. Энэ бол болохоор шинэ зүйл болоод байна. Урд нь бол ингэж шаардаж асууж ирсэн юм бол байхгүй. Түрүү хэлсэнчлэн 12 оноос энэ бенефициар эзэмшигчийг ил тод болгоод гэсэн компаниуд ингэж өгөө яваад байгаа. Зарим нэг нь яг үнэхээр нин үгүй хэлэхэд бол яг ойлголт байхгүй гэдэг. Зүгээр л яг юугаа хэлээд байгаа гэдгийг. Тэгээд яг ямар компани ямар нэр дээр бүртгүүлсэн тэрийг тайлгнаа яваад байгаа хангалттай гэж үзээд иж магадгүй. Танай байгууллага бол одоо юу гэдэг уулуурхай үндэсний ассоциац бүртгэлтэй уулуурхайн компаниудын тэр эцсийн одоо ашиг эзэмшигч тэр нөхдүүдийг бол мэдж байгаа. Бидэнд падгүй учраас энэ бол мэдэхгүй байгаа. Тийм үү? Яагаад? Танай гишүүн байгууллага учраас мэдж байгаа шүү дээ. Үгүй бид нар бол компани үйл ажиллагааг мэдж явах хэрэгтэй болохоос тэр хэн эзэмшиж нь бол тийм үү? Ер нь бол одоо зорилго нь биш шүү дээ. Байгаа бүртгэл мэдээллийн тогтолцоог харах юм бол ашиг хүртэгч жинхэнэ эзэнгээ бидний яриад байгааг биш компани хууль ёсны өмчлөгчдийн мэдээллийг бүртгэдэг маш олон байгууллагууд олон савгаар аж ахуй нэгжүүд тайлгнаж байна. Тухайлх юм бол татварын газар татвар төлөгчийн бүртгэл дээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл байна. Санхүүгийн зохицуулах хорон дээр байна. Хөрөнгийн бирж дээр байна. Улсын бүртгэлд хуулийн этгээдийг үүсгэн байгуулахдаа бас хувьцаа эзэмшигчдийнхаа мэдээллийг өгч байна. Хамгийн гол нь энэ мэдээлэл чинь бидний яриад байгаа шиг ашиг хүртэгч эзэн буюу хувь хүн хүртлээр задрахгүй байгаа нэгдүгээрт, хоёрдугаарт энэ мэдээлэл ил тод бус байгаа. Энэ бүх байгууллагууд одоо саяны миний дурдсан бүх байгууллагуудын хүрээнд цугларч байгаа энэ мэдээллүүд чинь нууц байхгүй юу? Энэ байгууллагуудаас хоорондоо мэдээлэл солилцох, уялдаа холбоотой ажиллах. Энд одоо тийм төрийн нууцын хэмжээнд яг юм биш компанийн нууц гэдэг утгаараа. Хувь хүний нууцын тухай хуулиар яг магадгүй хувь хүний мэдээлэлтэй холбоотой тодорхой мэдээллүүдийг төрийн байгууллага тухайн хүнийх нь бичгээр өгсөн зөвшөөрлгүйгээр одоо ил тод болгохыг хориглоно гэсэн заалттай байдаг. Тэрэн дотор нь болохоор зэрэг хөрөнгийн мэдээлэл ордог, гэрийн хаяг ордог ч гэдэг юм уу, иргэний бүртгэлийн дугаар ордог гэд яг одоо энэ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд эзэдийн мэдээллийг ил тод болгох юм бол одоо
заавал одоо олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн тэр мэдээллийн төрөл дотроос нь төрөлд хамаарж байгаа зүйлс нь хувь хүний нууцад хамаарч Албан тэмцэх газрын сайтн дээр чинь хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэдэг юмуд байж идэг шүү дээ. Тэгээд тэр чинь тэгж болж явахад яагаад тэр нууц үгүй дээ? Төрийн өндөр албан тушаалтны 200 гаруй албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг одоо хураангуулсан хэлбэрээр олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Тухайн одоо жишээлбэл нэг албан тушаалтан 5 орон сууцтай гэж мэдээлж байгаа болохоос биш 5 орон сууц нь тим дүүргийн тим одоо хороонд тэддгээр байр гэдэг тим мэдээллийг бол хувийн нууцаараа бол энэ хариулж байгаа шүү дээ. Зөвхөн тухайн албан тушаалтан 5 одоо компанитай 5 одоо орон сууцтай 2 машинтай гэдэг мэдээллүүд хуулиар одоо зөвшөөрөгдсөн хэмжээнд л ил тод нээлттэй байгаа гэсэн. Төрийн өндөр албан тушаалтаа 200 өндөр бол мэдээж төрийн өндөр албан тушаалтаа уулуурхайн лицензтэй компани эзэмшдэг тоо бол байгаа бах. Тэрийг ил хэлж болох уу? Бичнийн тийм төрийн өндөр албан тушаалт юм байдаг. Уулуурхайн лиценз компанитай холбоотой. нийтдээ бол энэ бас яг ингэж ярих юм бол энэ бас асар өргөн хүрээнд ойлголт болно л доо. Төрийн өндөр албан тушаалтан гэдэг аль тодорхойлолт бол одоо 210 хэдэн хүн, 200 орчим, 200 гаруй хүн байгаа. Нийтдээ төрийн албан тушаалтан, нийтийн албан тушаалтан буюу авилгын эсрэг хууль зааснаар нь ойлгох юм бол энэ 39 мянга, бараг 40 орчим мянга болоо явчихж байгаа. Нийт зүгээр төрийн албан агчтай авах юм бол 180 мянга гаруй хүн болоо явчихна. Тэгэхээр зүгээр яг ашигт малтмлын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нийтийн албан тушаалтнууд байна уугүй юу? Ашигт малтмлын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд одоо нийтийн албан тушаалтан байна уугүй юу гэдэг талаар бол судалгаа бол манай дээр хийгдэж байгаа. Одоохондоо бол харайхандаа бид нар яг ийм байна хэд байна гэдэг тоо бол хэлэх боломжгүй байна. Ер нь бол судалгаа бол хийгдэж байгаа. Харин зүгээр манай дээр нэг хийгдсэн судалгаа бол зүгээр эрчим хүчний салбарт одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд дээр албан тушаалтнууд ямар хоорондоо хамралтай байгаа гэдэг судалгаануудыг бол хийгдсэн. За ашигт малтмлын тусгай зөвшөөрлийн эзэмшигчдийн хувьд бол судалгаа бол хийгдэж байгаа. Ашигт малтмлын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд бол хуулийн этгээд л дээ. Хувь хүн гэсэн ойлголт бол байхгүй л дээ. Тусгай зөвшөөрлийг бол хуулийн этгээд аавна. Тухайн хуулийн этгээдтэй хувь хүн одоо ямар хөө харьцаад яаж яах гэдэг тийм ямар албан гэдэг тэр утгаараа явах бах. Зүгээр түрүүний хэлсэн дээр түрүүн би нөгөө хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод тэгээд ашигт малтмлын хуульд нэмэлт өөрчлөлт ороод тэгээд хувийн хэрэгт нэг мэдээлэл орно гэдээ би нэг хэлсэн дээ тэр хууль. Тэгэхээр тэр хуулийг ингээ харахаар бол тэнд бол ингээ хувийн хэрэгт нь орж байгаа. Тэгээд тэрийг гаднаас хүн авъя гэх юм бол мөнгө төлнө. Одоо мэдгүй хэдэн төгрөг гэдэг. Одоо тэр мөнгө нь бас хэдэн төгрөг нь бас ил тод биш байгаа. Хаашаа тохиролцооны шинжтэй юм хаашаа гих мэтээр ингээд яг ерөнхийдөө тариф бол байгаа л да. Тариф бол одоо лавлгаа олгоход хэдэн төгрөг энэ төр гэдэг ингээд гих мэтээр ийм хуулийн зааг тээгүүд байдаг. Тийм учраас бол бас хүмүүс болоо тэр болгон мэдээлэл авахаасаа бол одоо юу гэдгийг одоо айдаг ичдэг одоо тий одоо ингээд төвөг гэл одоо ингээд байх жишээтэй тий. Тэрнээс бол бас ингээд нөгөө талаар хэрвээ тэр мэдээлэл авсан бол та зөвхөн албан хэрэгцээнд л нийтдээ дэлгэж болохгүй шүү гэдэг юм уу. Тийм нөхцөл болцолтойгоор өгөх жишээтэй тий. Тиймэрхүү байгаа юм л амьдрал дээр бол. Тэгэхээр одоо юу гэдэг би хувь хүнийхээ хувьд одоо хичнээн компани одоо тэр эцсийн ашиг хүртэгч нь байх нь ер нь хэн тамаатай. Яагаад миний хэрэгт одоо өшөөд үрээд байгаа юм. Би тэрийг мэдээлэх ямар үүрэг хүлээсэн гэж хүмүүс бодож иж магадгүй одоо зөв телевиз үзэж байгаа хүмүүс. Тэ? Би одоо 10 компаниас ашиг хүртдэг. Гэхдээ би тэрийг хэлмээргүй байна. Гэж болно шүү дээ. Хувь хүний нууц. Энд дээр яагаад тэгж яах вэ гэхээр би өмнө хэлсэн шүү дээ. Ялангуяа уулуурхайн лиценз бусдын одоо нийтийн хамааралтай өмч тийм ээ. Тэр нийтийн хамааралтай өмч ард иргэдийн үзэмжтэй газар хэвлэлийн баялаг дээр та орж байгаа бол бусдын эрх ашиг та хөндөж шүү дээ. Тийм тэрэн дээр олборлож явуулж байна. Тэрэн дээр лицензийг авч байна. Тэтэ эзэж байна. Эн чинь бусдын эрх ашиг мөн шүү дээ. Тийм байгаа учраас таны тэр бусад үйлчлэгээний байгууллага хувь эзэмшдэг чинь хамаагүй. Та бол тэр бизнесийнхаа зарчмаар л. Олон нийтийн хувьцаат компани хувьцаа эзэмших. Тийм үү? Заасаа баг санхүүгийн байгууллагууд бас хөрөнгө оруулалт хийх. Дээрс нь уулуурхайн лиценз эзэмшигчийн эн чинь public entity гэж байгаа байхгүй. Олон нийтийн сонирхолтой хамгийн чухал салбар байхгүй энэ чинь. Санхүүгийн салбарыг яагаад бид зохицуулдаг юм? Яг бол санхүүгийн салбар чинь цаанаа маш том эрсдлийг дагуулж ирдэг. Уулуурхайн лицензийг өгөх юм болчлоо. Бид нар дуртай газар нь одоо Америк 1700 он тийм ээ 1600 онд Америк улс байсан шиг дуртай газар нь очиод одоо туг хатгаад энэ миний газар гэж авч болно шүү дээ. Гэтэл тэр нь зохицуулж байгаа байхгүй нэ чи.
төрийн зохицуулалтаа хууль итгэхэд учраас зайлшгүй та энэ газрыг эзэмшиж ямар нэгэн байдлаар бусдын эрх ашигт хөндөж байгаа бол таны нэр ил тод байх ёстой үүрэгтэй байхгүй. Нөгөө талаасаа яд үхлээс уулуурхай лицензүүчин өөрөө ямар нэгэн байдлаар арилжааны зорилгоор танаас лиценз авлаа, ийшээ зарлаа. Энэ хүнс лиценз авлаа. Энэ зүйл чинь нөгөө нэг шудраг даалт эдийн засаг болчиход байгаа байхгүй. Татвар шүлэглэхгүй, татвар төлөхгүй, татвараас тухтдаг байгаа учраас энийг ил тод болохгүй, энэ чинээсээ татвар авах гээд олборлт хийж байгаа нөхдүүд нь шударгаа татвар төлдөг, гадаадад дансаа нээхгүй, гадаадад уудхоос олсон ашигаа гадаад компанийн даансандаа хийхгүй те. Энийг шудраг болохгүй бид нар ингэж байгаа шүү. Тэгэхээр одоо юу гэдэг би бол одоо ингэ ашигт математикийн газраа шударгаар яваад бүх мөнгө төгрөгөө төлөөд хавуулаа хийгээд хууль дүрм журмынхын дагуу нутгийн иргэдтэй тохиролцоод тэр нутгийнхын орон нутгийн санд нь мөнгөний нөгөөд ингэж ажиллаж байгаа. Хууль ёсны. Тэ? Гэхдээ би мэддэгдмэргүй байна. Мэддэгдэх үүрэгтэй байхгүй. Бусдын эрх хүндч Үүрэгтэй учраас. нийт эзэмшлийн талбай, бусдын хөрөнгө рүү орж байна. Бусдын Монгол улсын газар шураа гэж байгаа. Би энэ асуултыг үзэгч илүү ойлгомжтой болох учраас асуугаад байгаа шүү. Энэ дээр бол ингэж байгаа юм л да. Уул уурхай дээр ягаад ингэж илүү анхаарат байгаа гэхээр уул уурхай минь өөрөө нэлээ эрсдэлтэй салбар гэж тооцогддог л да. Өөрөө яг одоо бизнесийнхээ хувьд гэх юм да. Одоо тэгээд хөрөнгө босгохоос эхлүүлээд тэгээд хөдөө гадаа геолог юу эсвэл бөөн эрсдэл. За тэгээд өчнөө хөрөнгө гаргаад эрсдэлтэй явж байгаа нөхөр бас дахиад ингээд цаашдаа нэг юм ил тод биш байх юм бол одоо улам л эрсдэнэ гэж байгаа байхгүй. Тэр орчин чинь тунгалаг биш болоод улам одоо хэцүү болоод засаглал чинь айгүй хэцүү болоод ингээд өрсөлдөөн чинь одоо шудраг ус өрсөлдөөн чинь улам гараад одоо энэ эрсдэл чинь улам нэмэгдэнэ. Тийм учраас бол энэ бол бидний одоо ингээд судалснаар гэх юм уу да тэр утгаараа бол ер нь энэ бол яг цэвэр тэр хөрөнгө оруулагч тэр бизнесийн эрсдлээс сэргийлэх. Одоо тэр олох гэж байгаа юм уу олж байгаа тэр хөрөнгө тэр юмыг нь бол хууль ёсны болгох нэгдүгээр. Хоёрдугаар тэр аливаа ямар нэгэн одоо сөрөг тэр одоо түрүүний хэлсэн тэр татвараас зайлсхийх тэр юунаас бүрдсэн сэтэл. Гуравдугаарт нь тэр бол тухайн бизнес нь өөрөө цэвэр тунгалаг байхад нь бол тусалж байгаа юм л да. Хувь хүний зүгээс магадгүй хувь хүний зүгээс юу гэдэг Нөхөр Бүрэнбаатар 6 уулуурхайн компаниас эцсийн ашиг хүртдэг байна гэдгийг нийтэд мэдээлсэн чинь надад эрсдэл учрах юм шиг байна. Энэ нөхөр мөнгөтэй ашиг их олдог хүн байна. Тэгээд тэрийг яаж хамгаалах вэ? Олорлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагаар нөгөө ил тод байлгах болох хэвээр мэдээллийн нэг хэлбэр нь нэг төрөл нөгөө гэрийн хаяг гэсэн асуудал орж байгаа л та. Тэгэхээр нөгөө нэг яг хувь хүний аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэж байгаа. Тийм болохоор бусад улсуудад ямар туршлага байна гэхлээр зэрэг гэрийн хаягийг заавал хаалганыхын дугаар хүртэл одоо юу гэдгийг задлж наривчилж олон нийтэд мэдээлэх албагүй дүүрэг хүртэл ч гэдэг юм уу тодорхой бүдүүвчлэлээр олон нийтэд мэдээлэх. Гэхдээ зарлж байгаа гэдэг нь нийгмийн амьдралд оролцсон явж байгаа шүү дээ. Тэр гудам салбараар явж байгаа. Заавал гэрийн хаягийг мэдэх зарлахгүйгээр тэр хүнтэй үүдээ эрсдэл очиж магадгүй шүү дээ. Л да тэр бивцаар өмчлөл гэдэг ойлголтынхаа тухай олон улстай бүрж байгаа тодорхойлт нь өөрөө ашгийг шууд болон шууд бусаар хүртнэ гэж заасан байна. За шууд байдлаар ашиг хүрч байгаа тэр эзэмшигчтэй холбоотой харилцааг бол Монгол улсын хууль эрх зүйн орчин бол боломжийн хэмжээнд бас зохицуулж байгаа юм аа. Хамгийн гол асуудал бол тэр шууд бусаар буюу ил мэдэгдэхгүй албан ёсны бүртгэл дээр нэг одоо хувьчид юм уу нэг аж ахуй нэгж байгаад байдаг. Тэрэн дээр нь бол өөрийнх нь нэр гарахгүй. Дам байдлаар нууцлагдмал байдлаар нэг хүн одоо байж байгаа. Нэг буюу одоо хэсэг бүлэг хүмүүс байж байгаа. Тэгээд одоо тэр олох ёстой орлого бусад одоо шийдвэрүүдэд нөлөөлөө явуулдаг. Тэгэхээр энэ асуудал нь өөрөө нууцлагдмал байгаа учраас ил тод биш байгаа учраас нийт одоо салбарын хэмжээнд нэр хүндэд нөлөөлөх асуудал бас үүсгээд байна. Зөвхөн одоо тухайн нэг ганцхан хоёрхан жишээ гэхээсээ илүүтэйгээр магадгүй одоо тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үлдсэн одоо 98%, 99%-ийнх нь одоо яг шударгаар нь одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жишээ нь одоо та сая ярианда дурдлаа шүү дээ. Би чинь одоо аль биесээр 5-6 одоо компани эзэмшиж байгаа болдгоо юм байна. Тэр шударгаар одоо эзэмшээ явж байгаа тэр компаниудтай бас нэр хүндэт нь хам байдлаар нөлөөлцгөө дэдэг учраас хэрвээ одоо тийм нууц одоо эзэн байдгүй бол тэрийг ил тод зарлчих. Тэгэх юм бол одоо танай компани тухай мэдээлэл олон нийтэд үнэн зөв байдлаар очино. Танай компанид илүү одоо хөрөнгө оруулагчид, зах зээл, түвшүүрчин итгэцэл
одоо илүү нэмэгдэнэ гэдэг одоо нийт салбарын хэмжээнд авч үзэх юм бол тухайн салбартаа улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь илүү болчиход байна. Магадгүй энэ дотор бол бас нэг зөв бус байдлаар нуудаг, хаадаг тийм одоо шалтгаантай тохиолдлууд байхыг бол үгүйсэхгүй. Иймтэй олон улс даяараа одоо тэмцээд эхэлчихжээ. Олон улс даяараа тэмцэж эхлээд энэ байдал дээр одоо ил тод байдлыг бүрдүүлээд засаглалынхаа одоо чанарыг сайжруулсан орно хөрөнгө оруулалтын орчин одоо илүү таатайдаа тооцогдоод улс орныхны эзэн засагчдэр одоо салбарын хөгжлөмжтөр оромжтой зөв яваад байдаг. Энэ асуудал руу орж чадаагүй улс орн бүхэлдээ за 1-2 тохиолдлыг нууж байгаа юм чинь бусад тохиолдлууд дээр нь ч гэсэн эргэлзээ бас байгаа даа учраас гаднаас шинээр орж ирэх одоо хөрөнгө оруулалт буюу одоо цаашдаа бизнес ажиллагийн одоо түншил явуулъя гэсэн одоо сонирхож байгаа түнш байгууллагууд нь эргэлзээ төрүүлээд байгаа. Ийм л асуудал одоо. Одоо олон нийт яг энэ бидний ярьж байгаа сэдвтэй холбоотойгоор хэр зэрэг мэдээлэлтэй байна. За яг үгүй уул уурхай одоо өртсөн ч гэдэг юм орон нутаг тухайн бүс нутгийн иргэдээс ер нь ямар хүлээлттэй үнтэй холбоотойгоор. Яг уул уурхай явагдаж байгаа орон нутгийн иргэд бол компани ашиг хүртэгч эзэд гэдэг юм ярихаасаа илүү тэр компани тэр тусгай зөвшөөрлийг ямар компани эзэмшиж гин гэдгийг илүү их сонирхдаг. Яагаад тэгэхээр зэрэг компани хариуцлагатай холбоотой нөхөн сэргээлт хийхгүй орхисон бол байгаль орчныг бохирдуулсан бол тэнд хариуцлага тооцохын тулд нөхөн сэргээлтийг хийлгэхийн тулд эзэн гэж ярихаасаа илүүтэй ямар компани тусгай зөвшөөрөл эзэмшиж гин гэдгийг илүү сонирхдаг. Яг орон нутгийн хэмжээнд ярих юм бол тэр нь хүртэл иргэдэд тэмч тодорхой бол бас байдаггүй. Зүгээр сая би энэ Ганбаярын хэлсэн юмд бүр нэг хариу хэлэхгүй болохгүй санагдаад иргэний нийгмийн байгууллагуудтай холбоотой юм хэллээ те. Мэдээлэл нээлттэй байхад араас нь явахгүй байна. Тэрнийг аваад олон нийтэд хүрэхгүй байна, ажиллаа хийхгүй байна гэдээ ингээ хэлчихлээ. Тэгэхээр уучлаарай. Яг компаниудын эзэд гээд өнөөдрийн сэдвтэй холбоотой ярих юм бол эцтэй мэдээллийг бүрэн болоод баталгаатай мэдээлэл авах нэг ч их сурвалж Монголд бол байхгүй гэдгийг бид нар сая бүгдээрээ хүлээн зөвшөөрчихлөө. Харин энэ боломжийг бий болгохын төлөө явагдаж байгаа энэ үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд илүү манлайж оролцож байгаа. Санаж байгаа бол 2016 онд одоо энэ шин шаардлага гарснаас хойш энийг олон нийтэд таниулах тэр байтугай одоо бусад оролцогч талуудаа төр компаниудаа чадахжуулахаас эхсүүлээд яг энэ дээр бол иргэний нийгмийн байгууллагууд манлайлж явж байгаа. Өнөөдөр бид нэр энэ хилцүүлэг хийгээд зогсох хэмжээнд хүрснээр хүртэл манай төрийн бас байгууллагуудын л одоо ажлын үр дүн гэж харж байгаа. Тэрийг бол бусад талууд хүлээн зөвшөөрөх байх гэж байна. Компаниуд ер нь хэр зэрэг мэдээлэлтэй байгаа вэ? Энэ талаар хэр ойлголттой, бэлтгэлтэй. За компаниуд гэхээр бас их өөрөөсгөл ойлголт болоод байна гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. За өнөөдрийн байдлаар одоо ил тод байдлын тайлангаар бол 2200 гаруй компани 3800-д тусгай зөвшөөрөл эзэмшээд байж байна гэдэг чинь. За тэгээд тухайн компаниуд нь жилдээ 1.2-оос 1.4 тэрлион төгрөг төсөвт төлөөд байна. Тэгсэн мөртлөөс тэр мөнгөний бараг 90%-ийг хориодох компани дангаараа төлдөг. Үлдсэн одоо 2100 компани юу хийж байна гэдэг бол маш тодорхойгүй. Тэр компаниуд хаана юу хийгээд байгаа бидэнд ч тодорхойгүй байдаг. Тэгэхээр компани гэж юугаар нэрлэх үү, компани болох гэж байгаа гэж юугаар нэрлэх үү гэдээ бараг эхнээсээ тэргийг ялгах хэмжээнд бид нэр очихуулуудаа гэж хараад байна. За үйл ажиллагаа чигт явж байгаа компаниуд бол хангалттай мэдээлэл бол байж байгаа. Тэгээд төрүүлсэнчлэн хуулийн дагуу бүх хамтын ажиллагаагаа бол үргэлжлүүлж байгаа. Ил тод байдлын санаачлал дээр тэр үлдсэн хэдийг бол яах вэ гэдгийг бол одоо цаашдаа урт хугацаанд бол ер нь шимэгдээд алга болох болов гэсэн хүлээлт байгаа болохоос биш яг тодорхой арга хэмжээ аваад явж байгаа юм бол байхгүй болов гэж хэлж байна. Тий. Манай нөгөө олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын жишээл 16 оны тайлангаар бол 2200 орчим компани тайлагнах тийм дүнтэй байдаг л да. Гэтэл яг амьдрал дээр сая бол 1227 компани тайлангаа гаргасан байх жишээ. Цаана нэг 1900 орчим компани бол тайлан гаргах ингээ үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ компаниудыг одоо тайлан гаргуулах талаар одоо ингээл ажиллаж байгаа, сургалт сурталчилгаа хийж байгаа холбогдох байгууллага буюу одоо ашигт малтмуулын газар, за тэгээд мэрэгжлийн хяналт ерөнхий газар ингээд мэдээлэл өгж байгаа. Тэгээд ингээд ажиллаад байгаа л да. Тэгээ энэ хэмжээгээр бол мэдээлэл бол тэдний компаниуд бас хөрөхгүй л байна. Тэгээ үнэхээр одоо тэр бизнесийг эхлэх гээд нэг тусгай зөвшөөрөл авчаал тэгэл ингээд явж байгаа ийм тал байгаа. За хоёрд бол тэр компаниудтай холбогдуулаад манайд бол ингээд цуглаж байгаа тэр мэдээллийг бид бол энэ танаа одоо компани эрх ашигт үйлчлэн гэдэг утгаар нэгээд цахин болгоод
одоо тайлангалыг бол захин болгоцсон шүү дээ. Одоо ингээд ерөөсөө офисоос л тайлангаа гаргаж гих мэтэр ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр аль болох энэ мэдээллийг одоо хөнгөн шуурхай өгдөг болгох тэр чиглэлээр нь сургалт сурталчилгаа хийх тэр чиглэлээр нь л ажиллах хэрэгтэй юм бол гэж ингэж харж байгаа. Тэгээд нөгөө талд нь хуулийн холбогдох энэ шийдвэрүүдийг гаргаад ингээд ажиллаад манайд ч юм бол үндэсний зөвлөлд бол 10 компани ажлын хэсэгт бол 11 компани одоо төлөөлөл бол ингээд байдгийн шүү дээ. Ер нь бол тий доктортой бол их сүүлийн баг энэ 10 жил 2006 оноос хойш бол доктортой манай ажиллаж байгаа. Манай тэргүүлэх компаниуд одоо Эрдэнэт, оюутлогоо, МАК гэл Energy Resource гэл ингээд эдгээр бол бас бусад компаниудаа бол үлгэр болох хэрэгтэй юм байна л да. Бас ингээд тэд нартай бол мэдгүйг нь хэлж өгөх одоо хамтран ажиллах гих мэтэр бол энэ бас компани хоорондын хамтын ажиллагаас өгүүлэгдээд байгаа амьдрал дээр. Ижил уурхай эрхлэгчид хамаатай юу энэ асуудал маань? Ижил уурхай эрхлэгчид Энэ зөвхөн аж ахуйн хэлжүүдэд хамааралтай байна. Тэгээ одоогоор бол төлөвлөгөө ёсоор Монгол улс 2020 он гэхэд энэ одоо бүх бэлтгэл ажлаа хангаж дуусаад 2020 он гэхэд энэ ашиг хүртэгч эзэсийн тухай мэдээллийг ил тод зарлах ёстой байгаа. Одоо бол биднэрт 18, 19 онд багтаагаад хэд хэдэн төрлийн одоо бэлтгэл ажил хийх ёстой байгаа юм л да. За эхний ээлжинд тэр тодорхойлолтоо эцэслэх. Өнөөдөр хүртэл тодорхойлол маань яг юу вэ? Хэнийг хамруулах вэ? Хамрах хүрээгээ бас бид нар тодорхойлох ёстой байна. За тодорхойлолтоо эзлэх, хамрах хүрээгийг тодорхойлох, тэрний дараа одоо яаж хэрэгжүүлэх, наривчлсан одоо механизмаа тодорхой болгох. Энэ бүхнийг одоо бид нар оролцогч талууд хамтран суугаад асуудлыг тал бүлээс нь одоо ярилцаад санаа оноогоо оролдуулад асуудлаа одоо ярилцах шаардлага байгаа юм л да. Тэгээ өнөөдөр одоо энэ хилцүүлэгч гэсэн бас энэ ойлголтын тухай анхны одоо мэдээллийг олон нийтэд бас хүргэх ойлголтыг одоо нэмэгдүүлэх ийм зорилготой одоо хилцүүлэг болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд харьцангуй одоо манай бас иргэний нийгмийн байгууллагууд за бас аж ахуйн нэгжийн одоо салбарын мэргэжлийн ассоциацийн удирдлагууд тэр ирээд харьцангуй бол бас юм оролцоо идэвхтэй явж байгаа гэж бол одоо бидний зүгээс бол үздэг. Нэг зүйлийг бид нар бас зөвөр ойлгох ёстой. Энэ бензин өмчлөгчийн тухай мэдээлэл бид нар ил тод болгосноор хин нэг компаниг одоо захиргаалтын ч гэдэм одоо бус нэг арга хэлбэрээр одоо хүнд хэцүү байдалд оруулах, хин нэг одоо хүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх энэ бол тэргуун хэлжийн зорилго бас биш ээ. Гол нь тэр нөгөө шударгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд нь шударгаар явж байгаа шүү гэдгээ ил тод одоо зарласнаар өөртөө бий болох тэр давуу талыгаа бүрэн гүйцэд идлээчээ гэдэг тэр одоо бас зөв талыг нь ялангуяа одоо тэр энэ уулгын салбар гэдэг бол эрсдэлтэй л дөрвөн цалмангуй хэллээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тэр урт хугацаанд тэрийг нөхдөг. Харьцангуй манай улсад бол уулгын салбар бол эдийн засгийн өмнө гүйцэтгэх үүргээ чанд сайн биелүүлж чадж байгаа. Одоо эдийн засгийн үзүүлэх нөлөөлөл талаасаа ч тэр одоо орлого бүрдүүлэх талаасаа ч тэр суур давуу талч бас манад байдаг. Зах зээлтэйг ойрхон холбоотой зардал бага нэтэр одоо нөөц аримтай гэх мэт. Хамгийн гол нь одоо энэ олон улсад санаачлага болоод нэвтрээд байгаа дэвшилттэй зүйлийг бид нар зөв байдлаар нь хүлээж аваад ингэхдээ зөвхөн нэг талаас нь одоо тулах байдлаар явах биш оролцогч талууд бүгдрээ саналудаа уралдуулж аваад тодорхойлолтоо зөв гаргаад тэгээ зөв хэрэгжүүлээ гэдэг одоо хилцүүлгийн л эхлэл нь өнөөдрийн бас нэвтрүүлэг болоо гэж ойлгож байна. За тэгээд бидний цаг өндөрлсөн байна. Тэгээ өнөөдөр бид агуулгын компаниудын эзэдийн ил тод байдал сэдвээр хилцүүлгээ өрнүүллээ. Ингээд үзэгч та бүхэн бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай.